Та улсын хурлын гишүүдийн мэдхүү игнуудад Монгол Азийн намын чагсаалтын 12-т бичигдсэн аюулшин ариун заяаг танилцуулъя. Орос Монголын хамтсан 3 дахь сургалт бүрэн дунд боловсрол эзэмшиж, холбооны бүгд найрамдах Герман улсын Хаалын хотын коллежид германистик чиглэлээр суралцсан, холбооны бүгд найрамдах Герман улсын Ханновер хотын их сургууль улс төр нийгэм судлал, түүхийн ухааны магистр, удирдлагын академи, эдийн засгийн үндэсний дээд сургууль, бизнесийн удирдлагын магистр, эзэдмийн их сургууль, бизнесийн удирдлагын докторийн зэрэгийг хамгаалсан гин. 2005 оноос Монгол даатгалт хүний нөөц сургалт хариуцсан менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013 оноос Монгол Азийн намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, нийгэм эдийн засгийн бодлогын газрын дарга, 2016-аас 2020 онд үндэсний статистикийн хорооны дарга, 2020 онд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, 2022-оос 23 онд ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга, 2023-аас 2024 онд Монгол Азийн намын орон тооны нарийн бичгийн дарга, 2024 онд улсын хурлын гишүүн болсон. 4 жилийн өмнө 900 сая багтах үйл хөдлөх хөрөнгө хадгаламжтай байсан бол өдгөө 1.5 тэрбумын хөрөнгөтэй олжээ. Ерөнхий сайд асан Жасраагийн зээ. Түүний өвөг Монгол улс нэг намын дарангуулаас ардчлалын замд шилжих нийгмийн хамгийн эмзэг эгзэгтэй үед ерөнхий сайдад ажиллаж зах зээлийн эдийн засаг бүхий шинэ нийгмийн харилцааг зохицлооход гавьяа байгуулсан гэдэг. Харин ариун заяа нь хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байх үедээ танилуудаа төрийн тамхтай төсөө үзэн мэдчилгээ илгээснийг сайдын эрх мэдлийг оруулан ашигласан гэж хэвлэлүүд бичиж байлаа. Харин өөрөө цахим хуудаснаа мэдэгдэл хийж, статистикийн үндэсний орооны дарга байхдаа ажилтнуудаа даргын тамхтай мэдчилгээ илгээж, төс зүтгэж буйг нь урамшуулж байгаа л хэлбэр. Хүмүүс шүүмжилж байгаа тул дахин тамга даш мэдчилгээ илгээхгүй, тамгагүй гэлгийн гэсэн тайлбар хийсэн болоод өнгөрсөн. Шинэ гишүүн нэг л мэдхэд намайг бухшиг авгаа өөхөн бөмбөлөг гэдэл бичгсэн байдаг. Ядаж үнэ гэдэг байгаадаа гэж хошгондog. Сайн ч явсан, муу ч явсан ерөнхий сайд асан Жасраагийн энэ хүнтэй үргэлж дагалдаж явна шүү дээ. Ирэх 4 жил энэ мэт сюрпризтэй өнгөрөх нь үү? Бодит байгууллага болсон гишүүн байх уу? Харахад үлдлээ. Төрт ёс түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж, Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Миний бие энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.